За эхнээс нь за яг хөө Чех Өмнөд Африкийн хоёлаа яриад явцсан Швейцар, Босныг ярьсан. Одоо нөө Мексик Өмнөд Солонгосын за А хэсгийн 2 баг байгаа. Энэ хоёр маань их ойролцоо тоглолоо. Тэглээ. Уулна. Уг нь бол маш гоё сонирхолтой тоглолт болж байсан тийм ээ. Тий. Тэгээд аль нь тэргүүлэх боломжтой, аль нь гол хийх боломжтой ер нь бол харагдаж байсан. За Мексик бол тийм бас илүү бол нэг харагдаагүй тийм ээ. Солонгос бол баг илүү тийм одоо давталгаа ойлгомжтой яг юу хийх гээд байгаа харагдаж байсан. Харамсалтай тоглолт дуусгая тий төгсөлтөөр нь хаалгач маш том алдаа гаргаж. Ер нь 2 дугаар үеийн явцал байсан санагдаж байна. Нэгтгийн харьцаатаар дууссан. Ер нь Мексикийн шигшиг аваад үзэх юм бол ер нь таньдаг тоглогч одоо Раул Хименезээс өргөн байхгүй л шүү дээ. Нэг ч байхгүй тийм. Бусдыг бол би бол сайн танихгүй юм билий. Гэтэл Ромо гэдэг тоглогчийн оруулсан гоолоор нэгтгийн харьцаатай. За яах вэ нөгөө өөрийнхөө нутагтаар зохион байгуулж байгаа гэдэг утгаар Мексикийн үед бол давуу тал иймэрхүү байдлаар орж ирж байна л та. За Соныг яагаад нөгөө юугаар нь аваад суулгach вэ? Тоглолтын дундуур нь юугаар нь 50 идэх минутын дээр л дээс тоглолтыг дуусгалгүйгээр аваад суулгach вэ гэд бас нэг хүмүүс юм ярихын үед ярихаар байсан. Гэхдээ одоо Сон маань хэдэн настай ямар тоглогч вэ? Өмнөх шиг одоо юу гэдэг нэг тасаргаагүй тоглогч бол байхаа болцсон. За тэгээд нэгтгийн харьцаатайгаар өндөрсөн энэ тоглолтын үр дүнгээр бид нэр аваад үзэх юм бол за А хэсэгт бол Мексик нэгээр гарах нь бол тодорхой болчлоо ер нь. Тэглээ. Ер нь бол хийсээс хамгийн одоо нөгөө төрөнд гарсан баг болчихлоо тийм ээ. Эхэлж байсан. Тэгээд ер нь бол тэгээд бас тоглолтууд нэгтээ сайн байлаа сайн бол тэгээд хоёр тоглолтод одоо хожиг нэгэл бол мэдээж тэгэл хэсгээсээ гарах нь бол батны ойлгомжтой болчихж байгаа. Одоо энэ Чехийг ч жинхэнэ сандрагчиж байгаа байхгүй. Тий, Мексик Чехийн тоглолтын дээр энэ бол нэлээд сандран. За Өмнөд Солонгос ч гэсэн бас дараагийн тоглолтын дээр бас нэлээд сайн тоглохгүй бол хэсгээсээ хэдээр гарах нь ч мэддэхгүй болчиход явж байна. За Өмнөд Африк болон Чехийн шигшээ баг бол 1-1 оноотоор 3-4 дугаар байранд за голын ялгаагаар ингээд эхлээд Чех, дөрөвт Саут Африк буюу одоо Өмнөд Африкийн шигшээ баг ингээд тодорхойлогдож явж байна. За Мексик Өмнөд Солонгосын за уул Азийнхаа одоо төлөөлөл гэдэг утгаараа Өмнөд Солонгосыг уул нь хараад байсан. Даанч явсангүй гэж явахын үед бол явлаа. Гэхдээ ялчгүй Мексикийн шигшээ баг бол илүү сайн тоглолт бол үзүүлж чадлаа. Алдаан дээр нь тоглолцлоо шүү дээ. Тэгээ ер нь бол 90 минут яг концентрацаатай байлаа тийм ээ. Яг нөгөө тоглолтоос ерөөсө гарахгүй тоглолтоос ерөөсө ингээд нөгөө за энэ хэсэг ингээд болчлоо. Энэ ингээд нэг завсарлагаанаар нэг хүмүүс яадаг шүү дээ. Бөмбөг нэг хэсгээс нөгөө хэсэг рүү ингээд бөмбөг шилжиж яхад нь тоглогч нар ер нь бол ингээд амардаг ихэвчлэн ингээд хурд ингээд нөхөн сэрэх боломжтой тийм янз бүрийн үйлдэлүүд хийдэг болохоос Мексикод бол байнга тийм нөгөө тоглолтоос гарахгүй байнга бэлэн байдалтай ямар нэгэн арга байдлаар нэг гол хийх ёстой гэж тэгээд яг энэ хийсэн гол нь бол яг тэрийг бас ингээд батллаа шүү дээ. Яг тэр нэг юм 16 одоо нэг юм ажиглагдаад байдаг байхгүй дэлхийн авраг дээр тэр тусмаа. За яг хөө лигийн хүрээнд ч бас юм байхын үед байна л да. Эхлээд нөгөө 16-ын гаднаас нөгөө хаалгач руу зохингуудаа хаалгач нь барьж авахгүй түлхэнгүүд тэрэн дээр нь нэмж гоолдох ч гэдэг юм уу те. Алдаан дээр нь дөрөөлөх гэдэг шиг яг нэг тиймэрхүү нэг юм отоод байж идэг нөхдөд өгдөн штэ. Нэг ингээд ангийн одоо юугаа ингээд амтнаа ингээд барьж авах гээд хүлээж байгаа шиг. Одоо ингээд бас нэг илүү туршлагатай ч юм уу те. Тийм тоглогч нар ингээд хардсан штэ. За бөмбөг дэш явлаа хаалгач нэгээр барьна уу хоёроор барьна уу бөмбөг алдах магадaltaй эсвэл хамгаалагч нар нь бөмбөг гарахтаа доошоо өөрийнхөө яг нэг хажуудаа ингэж буулгадаг ч юм уу тийм ээ. Ер нь тийм алдаанууд дээр л ер нь ажилтсан шүү дээ. Бас яг тоглогч нар бол илүү нөгөө голыг өөрөө үүсгэхээс биш тэр алдаан дээр нь голыг одоо бий болгох бас тийм чадварууд байна. Нөгөө голын нэг чөтөө гэж яддаг орсор тийм ээ. Монголоор голын нэг үнэр гээд байдаг. Тийм яг хаана бөмбөг очихно тэнцэн л одоо тамирчид тэр давтлагч нь тэнцээ бэлэн байж идэг. Яг тэрийг ингээд маш сайн мэдэрч ирсэн. Яг тэр нөгөө хаалгач болон барьж авахыг бол барьж авсан ч гэсэн уртлынхаа хамгаалагчтайгаа мөргөлдөөд тэгээд алдаан дээр нь гэлц одоо тэр хагас хамгаалагч байсан л та Ромо гээд тэр нөхөр бол шууд тоглолтын дээр нь цаал орчинлээ. Тэгээд хаалгач ер нь бол ойрсон байгаа хгүй би гэж ойрсон байгаа. Тэгээд хаалгач хамгаалагч хоёр хоорондоо бас ойлголцсон жоохон тийм байлаа.
Тэглээ. Яг нөгөө ялч нөгөө Азууд нэг тийм гоцгойд өндөр хүмүүс бас байхгүй шүү дээ. Яг тэр хар шаруудыг бодвол бас нэлээ дундаж өндөртөд орно. Тэгэнгүүтээ нөгөө нэг хаалгачин ч гэсэн нэг тийм нөгөө гоцгойд өндөр биш болохоор нөгөө хамгаалагч тэр хоёрын нь өндөр ойролцоо. Үсрээд давсан ч гэсэн урд нь ингээд нэг юм юу гэдэг гайхин чашаа юм гэхдээ нэг юм тэглэх үз юм болчоод байна л та. За тэгээ нэг тгийн харьцаагаараа тоглолт бол өндөрсөн. За дараачийн тоглолт руугаа орцгоё. За Америкийн шигшээ баг болон Австралийн шигшээ багийн тоглолт 2-1-ийн харьцаагаараа инхүү өндөрсөн. За мөн ялгаагүй одоо хост улс орн буюу одоо зохион байгуулагч улс орны хувьд бол 2-1-ийн 2-1-ийн харьцаагаараа Австралийн шигшээ багийг бол дуусгалаа. Би Австралийн шигшээ багийг өмнөх тоглолтын дээр 2-1-ээр Туркийг хусдаг шүү дээ. Яг тэрийг харчаад за нөгөө л нэг Атлетико Мадридын ч юм уу Диего Симеонегийн нөгөө хогийн тактик те 11 үлээ хамгаалаад 11 үлээ довтолдог яг тэрийгэ хийгээд Америкийг бараг нухчих юм болоо гэж утсан чи өөрөө өрсөн дээр алдаа гаргаад тэр хүний 2 голыг зүгээр Америкт бэлгэлчлээ. Америкт бас сайн байх шүү. Бэлтгэл сайтай байх шүү гэнэ. Яг яалчгүй зохион байгуулж байгаа орн болохоор за мэдээж өөрсдийнхээ энэ талбай дээр бэлтгэлээ сайн хийдэг. Тэгээд энэ одоо болж байгаа уур амьсгалтай дасцсан байдаг. Хамгийн давуу тал нь тэр л байна л да. За тэгээд тоглогч нар өөр орноос нөгөө орн руу олон цаг нислэг одоо тийм юмуд хийхгүй болохоор цагийн зөрөө гэдэг чинь нөгөө би физиологийн хувьд бол бэлтгэл сайтай одоо физик сайтай байж ер нь бол яалчгүй илүү гүгээд байгаа даахгүй. Бусад одоо энэ Парагвай ч юм уу Турк ч юм уу те одоо Австралийн багуудыг харахаар илүү нэг арай нэг тийм яг нэг зүгээр нэг загас нэг усан зэлдэг шиг л тэгж харж байгаа байхгүй. Тийм яг хөө тийм техникүүд сайн биш байсан ч гэсэн гүйлт сайтай, стамина сайтай одоо нөгөө хэлээд байгаа өндөр төвшний өндөр хурдтай ийм тоглолтууд дээр физик сайтай багууд ихвчлэн бас амжилт гаргаж штэ. Одоо 2008 оны Евро лөө Орсын гишүүн баг нөгөө 10 оны тий. Биш 8 оны евро. Тий 10 оны Аршавинта нөгөө Павличенкотой Орсын шигшээ баг байсан шүү дээ. Тэр шиг яг адилхан форм сайтай байсан. Хувцлалт нь нөгөө бас өндөр түвшинд хийгдсэн. Одоо нөгөө ядраахгүй, нэхийг халаахгүй ч юм уу те. Ер нь бол нэг тийм бас тийм орчин үеийн тийм материалаар хийгдсэн өмсгөлтэй байсан гэж ярьж илаа. Тэгээ форм сайтай байсан болохоор бас том багуудыг одоо Голландыг хөтлөлтэй 3-1-ээр хожиж ийсэн ч юм уу те. Тэр шанстай солиотой орчилчихсэн шүү дээ Голландыг. Тэгэхээр яг энэтэй адилхан Америкийн одоо нэг шигшээ багийн давуу тал нь одоо хост нэг те эзэн баг болохоор ялчгүй тийм уур амьсгалтай тассан амар байл да. Одоо буцад багууд бол зам магадгүй тэгээ Турк ч гэсэн бас халуун орн байж болно те. Гэхдээ бас нөгөө цагийн зөрүү гэж байна. Ер нь бол бүхэл бид нар Монголдо одоо тоглолтод үзэхэд бол бүхэл хөдөл 12 цагийн зөрүү байхад бол Гэтэ тамирчин хүнд бол ямар хэцүү. Гэтэ энэ дэлхийн авраг нэрэд хамлж гин үү. Шүн 1 цагаас 12 цагаас 3 цагаас 4 цагаас 6 цагаас 7 цагаас яг одоогийн байдлаар Шинэ Зеланд Египтийн тоглолт ингээ үргэлжилж байгаа байхгүй. Хэрэв бүх тоглолтоо ингээд үзээж явдаг бол нэр үнэхээр нойрон дээр нэр сая амралтын өдөр л яг нэг бүтэн хідэн тоглолтоо үзэж дууслаа. Тэрнээс шүү 4 тоглолтоо байл дөрүүл ингээ нэр үнэхээр үзэж чадахгүй. 4 тоглол хэцүү байлаа шүү. Өстой хэцүү. Одоо тэгээд өнөөдөр Аргентин байгаад байдаг тийм ээ. Нэг цагаас шөнийн 1 цагаас арай бас хэцүү гайг байдаг те. 1 цаг бол бас болно. За тэгээд ерөнхийдөө Америкийн шигшээ баг болон Австралийн шигшээ багийн тоглолтын дээр эхний голыг бол автоголоор орж ирсэн. Миний санджаар кросс ороод кроссон дээр нь хамгаалагч хааж чадахгүйгээр өөрийнх нь хөлн тавиад тэгээд тавьсан хөлн ингээд шууд юуруу орж хаалга руугаа бөмбөгөл чиглүүлчихлээ. За хоёр дахь гол бол отонгийн шинж чанартай гол байхын үед бол байсан. Гэхдээ нөгөө айлын тоглогчд төр дамжсан гэдэг утгаараа тэрийг отон болгохгүйгээр 2-1-ийн харьцаатгаар ерөөхдөө бол тоглолт өндөрлөө. Австрали бол жоохон азгүй энийг дуусгачлаа гэж би ерөөхдөө бол харсан. За үүнээс гадна 3 дахь голын боломжийг жишээлбэл гаргаж ирсэн ч гэсэн Америк тэрийг бол realization буюу одоо яг үндсэн одоо гол болгож бол чадаагүй. Яг бодит нөхцөл байдалд болгож чадаагүй. Энэ нөө Балогон гэдэг тоглогч байсан. Францын уулын шигшээл байсныг би санаад байгаа юм да. Ялчгүй Америкт төрөөд Франц руу явцсан ч хэл Английн шигшээч билүү? Англих байсан гэж санагдаж байна. За тэгээд иймэрхүү байдлаар 2-1-ийн харьцаатгаар Америкийн шигшээ баг Австралиг буулгаж явснараа хэсгээ бол тэргүүлээд гараад ирлээ. За тэгээд энэ группийн бас нэгэн том сенсац буюу
одоо нэг тийм гашуутлах юм да тий. Би ярихаас ичээд байна гэх. Туркийн баг байна. Бити яриа би ичээд байна. Тий. Мэдээж хөлбөмбөг дэмждэг сонирхч бид нар бол энэ одоо хэсэгт хэсэгт бол Турк бол нэгээр гарч ирж за тэгээд Америк Австрал хоёроор хин гарч хүнтэй 3 дээр хин байх нь гэж ер нь бол зүгээр таамаглаж байсан тийм ээ. Тий яг бодит байдал дээр бол Турк бол хамгийн том тийм юг авчирлаа л да. Тийм сенсац энэ дэлхийн аврагын сенсац нэг тийм негатив сенсац авчирж байгаа юм тийм ээ. Тий яаж одоо Туркийн багийг санаж нь яаж гаргаж илаа Турктэй тийм чи ямар олон тийм дэмжигч суваа муугаар бүр амар сүртэй гаргаж исэн. Тэгээ гүлэр би одоо энэ шигшээгийн төлөө бүх юм хийн би танаар амлаж гин гол оруулна ингэн ингээд 2 жилийн өмнөх евро дээр Турк галзуурсан байхгүй юу гол. Тий. Арда Гюлер за тэгээд Хакан Жалханоглу Илдиз гэх мэт те хамгаалтан ч гэсэн одоо нөгөө хүнд нөхдүүд байсан шүү дээ. Одоо энэ соёнжуу моёнжуугаас авахуулаад эвгүй хүмүүс байгаад байгаа болохоор Туркээс ерөөхдөө л айжсан. Бүр өстой Dark Horse буюу Чомноё Лошатка гэдэг бүр ингээд нэрлсэн байсан шүү дээ. Хамгийн зас харамсалтай нь одоо хүртэл нэг ч гол хийгээгүй байна. Тий. Тэгээ бүх тоглолтын дээр нь одоо жишээлбэл энэ Парагвайн тоглолтын дээр нь ингээд аваад үзээ л дээ тоймын ингээд статистикийг гаргаад үзэх юм бол хаалга руу 33 удаа зогсон байгаа байхгүй. Нэг нь гол болоогүй. Хамгийн амар Парагвайгаас улаан уцтай тоглолттой байсаар байл гол оруулах чадахгүй шүү дээ Турк. Учир нь олдохгүй байна л гэж би хараад байна л та. За тэгээд Австралитай хийсэн тоглолтын дээр 2 тэгээр одоо юу байхтай хүртэл 28 удаа хаалга руу зогсон байгаа байхгүй. Нэг тоглолтод дунджаар за ерөнхийдөө 28 33 гээд аваад үзэх юм бол нэг 60 цохилт бол 2 тоглолтод хийсэн. Нэг тоглолтод дунджаар бол 30 цохилт хийж байна. 30 цохилтын нэг нь ч гол болохгүй байна гэдэг чи яг юу гэсэн үг вэ? Довтлоо байна уу, тийм ээ? Довтлагчд байна уу? Одоо нөгөө багийг хамгаалагчд байна уу? Ер нь бол бас тэгэл оруулах чадахгүй нэхэр чинь тэгэл аль альтай л байна л тийм ээ. Энэ дээр энэ тоглолтын дээр бас их сонирхолтой юм. Одоо нөгөө бид нарыг бас үзээд дасцсан байд юм уу яадын Испани лиг дээр тэр тусмаа гэдэг нөгөө амаа гараараа таглаж байгаа гэж ярьдэн штэ. Эний чинь хорцсон юм байна штэ. Тий. Яг нөгөө юун дээр би нөгөө дөрөв танилцуулж хахад яг тэрийг бас хэлжсэн штэ. Гараараа амаа таглаж болохгүй. Тэгээд ярих юм бол шууд улаа уцах гэсэн. Алмайрын харин тэгж жагаад улаа уцаа авсан байна. Алмайрын чинь би Ньюкасл тоглож байгааг санд юм а. Нэг тийм сахилгагүй тоглогч хүмүүс ингээ хорыг ингээ малтаал явж идэг нэг юм юу яадаг. Айгуу тийм шилжилт сайтай биенийх нь тэр тоглогч харин тэгж ярьсан хэрэгээр 45 дээр улаа уцагдсан байна. Тийм. Тэгээд одоо бас шинэ дөрмүүдийн нэг хэрэгжиж ихний картаас авлаа шүү дээ тийм ээ. Бас л нэг дөрм бас бий боллоо шүү дээ. Хүмүүс яриадсан. Одоо энийг одоо яг яаж тэгээд яах юм бэ? Зөвхөн гараар ингээд амаа тагснаас болоод улаа уцах юм багтаа гэсэн чинь бүр юу ч бодохгүй хэлсгүйгээр шууд уц гаргаал. Тэгж илээ. Бүр сүлдээ бараг вармарын эднэр бас харахаар болж байгаа шүү гэсэн. Тийм ээ. За Туркийн шигшээ яг надаа юу санагдсан бэ гэхээр яг энэ Парагвайгийн эсрэг хийсэн Туркийн за яг хөө нэг азгүй юм дээр бол шонтой холбоотой нэг азгүй юм байхын үед бол байсан. Бусд нь болоод тэрэнгүүд Кабо Верде Испани тоглолт биш үү? Ерөнхийдөө уул нь гой тоглолт гарахын үед гарсан ч гэсэн Испани одоо тоглогч нар Кабо Вердегийн хаалгач руу яг өөдөөс нь бөмбөг явуулаад байсан. Яг хаалгаа одоо онож зохих гэхээсээ илүүтэйгээр яг хаалгачийн урдаас явуулаад байгаа болохоор тэр хаалгач нь нөгөө барьж аваад шүү дээ. Яг тиймэрхүү байдлаар Туркийн шигшээ баг сая Парагвай дээр бол яг тийм харагдсан байхгүй. Жигүүр лөө одоо юу гэдэг нь жигүүрч гэжтэй одоо 2 болон руу явууллаа гэж одоо хитрхий даличдаг. Яг ингээ хаалга руу дөхөн гингүүд хаалгачийнхаа яг өөдөөс бөмбөг явуулаад идэг. За нэг удаа бол шонтой холбоотой асуудал гарч ирэхэд бол гарч ирсэн. За шонтойч асуудал нь чи юу байх вэ? Уусаа оноол тэгээ бөмбөг ойгоод гарах нь ойлгомжтой. Шон бол гэхдээ хаалгаж тооцдгоо. Тэгээ ингээд бодоод үзсэнгүү Туркийн за мэдхгүй миний санаж байгаа 24 оны Турк лав ийм сонирн байгаагүй. Байгааг. Шаал уу дайчин Турк байсан шүү дээ. Одоо энэ ч бол бүр нэг тийм зэвсэггүй, нэг тийм шүдгүү арслан шиг нэг тийм хөл юм сууж шүү дээ. Тэгээд уул нь боломжоо энэ ингээд боломж нь зөндөө байхын үед бол байгаад байгаа.
16 доторч байна, 16-ын гаднаач байна. Ингээд дандаа нэг юм шоу бууцсан. Яг гоо дэлхийн аварга бол бусад хөлбөмбөгийн одоо юу гэдэг бүтэн жилийн лигийн харьцуулалтыг аваад үзэх юм бол илүү ихэвчлэн нөгөө нэг азны маягаар гэх юм уу да 16-ын гаднаас хүчээр зогтох ч юм уу те. Эсвэл 16 дотор заавал ингээд амжуулаад ах шаардлагагүйгээр ингэж нөгөө бүтэн жил тоглохгүй нь ойлгомжтой. Иймэрхүү тактикийн зүйлхээс илүүтэйгээр бас нэг 16-ын гаднаас зохилтын тоон олон болоод их хэрэгэнгүүд энэ Туркийн үед бол үгүй яасан их шоу буудд юм бэ. Мастер одоо юу юм бол одоо нөгөө мастер стод дутагдж байна гэж байна. Тэгэхээр яач л та ялчгүй. За тэгээд энэ D хэсэг бол тийм ээ. За Америк нэгдсэн улс бол одоо 6 оноотой дэргүүлж байгаа. За тэгээд Австрали, Парагвай 3 оноотойгоор ингээд 2-3-аар ингээд хуваагдж байгаа. Тэгээд Туркийн баг бол ямар ч нэг оноо аваагүй тэгээд 4-р хайранд харамсалтайгаар дэлхийн аваргыг ингээд дараагийн тоглолт хийсэн ч гэсэн хоцсон ч гэсэн ямар ч байсан дэлхийн аваргыг орхиж байгаа нь ингээд харамсалтай байна л да. Араас нь Турк нэг Америкийг баг 6 юм уу 7 тэгэр хусаад Парагвай, Австрали 2 нэг тэгэр нэг нь хожичвол 3-аар болно гарч ирнэ гэсэн юм байхгүй юу? Байхгүй. Хоорондын тоглолт Австрали, Парагвай хоёулаа бие биенээ Туркийг хожсон юм чинь хоорондын тоглолт нөгөө эхлээд гарна шүү дээ. Тэгвэл тийм. Эхлээд хоорондын тоглолт тэгээд сүүлд нь бөмбөг толцдог шүү дээ. Хэсэг дотор бол. Тэгэхээр угаасаа Турк явах ямар ч боломжгүй болчихсон байхгүй. За тэгээд Е хэсгэр орно тийм ээ. Тэгээ. И хэсэг. За Герман, Кот д'Ивуар, Эквадор, Кюрасао гэж 4 баг байна. За бас Герман бол өөрийгөө бас харуулж ялаа. Хэцүү байлээ шүү. Жохон хэцүүхэн байлаа тийм ээ. Тий. Би өөрөө Германы фанат. Эхний үе дээр Кэси одоо Кот д'Ивуарын тоглогч 35 минутанд гол оруулснаар 1-1 харьцаатай тоглолт бол үргэлжилж байсан. За яг хуу хаалгач дээр алдаа хийсэн гэдэг утгаараа Германы 1 голыг тооцоогүй. Ер нь Германы 2 голыг тооцсонгүй энэ тоглолтын дээр. За тоглолтын ерөнхий агуулгыг аваад үзэх юм бол Кот д'Ивуарын хувьд бол жигүүрийн тоглогч нар нь бол нэлээд эвгүй тоглогч нар байна лээ. Хурдтайж гарч ирж гин кросс ч гэсэн айгүй сайн хайж гин. Ер нь нэг юм тогтвортой хөлбөмбөгийг харуулж ил байсан л да. Гэтэл Германчин бас нэг юм тасаргаа одод тоглогчгүйгээр бас нэг багийн тоглолт үзүүлдэг гэдгээрээ бас нэг онцлогтой. Хоёрдугаар үед дээр Денис Ундау гэдэг тоглогч гарч ирснээрээ 2 голыг 68 ирдэх минутын дээр оруулж ирснээрээ за Германы шгшээ бол ингээд 2-1 харьцаатайгаар буулгаж авснараа хэсгээсээ бол тэргүүлж гарах нь бол ойлгомжтой болчихлоо. Бүр 94 юу? Тийм надад бол энэ чангалаа. Энэ матчд хаалагдлаа. Тоглолтын дээр ерөөхдөө моментуудыг айгүй гоё гаргаж ирж байна. Өөрөө ч гэсэн их өндөр хүн юм. Өндөр юм мөртлөө техник сайтай, дрибл сайтай тэгээд бөмбөг шилжилт айгүй сайн байна. За Жошуа Кимихтэй ч юу ярих вэ? Угаасаа тоглолтын балансыг барьж явдаг хүн. Джонатан та Шлоттербекийн тэр холын нөгөө доогуур явуулж байгаа дамжуулалтууд нь яасан гоё юм бэ? Бүр маш гоё олж харддаг юм. За Мусиала ойлгомжтой бас тоглогчлолт нь гэхдээ бас орж ирэхээгүй байна. Яг хуу жоохон үсрээж ярьчихад нөгөө өнөөдрийн жишээ. Тийм өнөөдрийн л юм да Испани тоглолттой яг адилхан Ламин Ямал чинь 4-1 явуулахад нэг галзуурд штэ. Яг тэрнтэй адилхан Мусиала дараагийн тоглолчоос бас тоглолт нь ороод ирэх болов гэдэг зүйл бодлоо. За харж явж байгаа болов гэж утсан ч Лерой Сане маань бас хөөрхөн тоглолч чинь. За надад ганц тоглогч таалагдсангүй тэр нь Флориан Вирц. Ливеркузенд байсан Флориан Вирц Ливерпулд очсныхаа дараа ерөөхдөө бол унчхуудаа л гэж би ярлаа. За моментыг бол гаргаж өгсөнгүй. Яалтчихгүй. Кот д'Ивуарын хамгаалалт бол сайн байна л. Гэхдээ Ливеркузений Флориан Вирц бол тийм байгаагүй шүү дээ. Маш гоё даралттай, маш гоё цохилттой. Тэр хавийнхаа тэр одоо юу гэдэг асуудлыг бол үнэхээр энгийнээр гаргацдаг зүйл байсан байхгүй. За тоглолтын 2 дугаар үеэс ахуулаад Антонио Рюдигер бол гарч ирсэн. За ганцаараа одоо юу гэдэг Шлоттербек, Джонатан угаасаа 3 хамгаалагчтай үзэж байгаа нөхцөлд бол энэ бол аюул хэцүү. Тийм болохоор Рюдигер гарч ирэх нь бол ойлгомжтой. За Надими Амири болон Денис Ундаа 59 дэх минутын дээр за левелингтэй яг юм 3 өсөглөн тоглогч нар дэглээ тийм ээ. Яг 59 дээр гарч ирээд яг тэрнийхээ үр дүн ч гэсэн энэ Америкийн баг ассистаар Денис Ундаа гоолдсон байхгүй. За Германы хэвлэл мэдээллүүдээр аваад үзэх юм бол Кай Хаверцыг бол гарааны довтлогч гэж яриад байгаа. Тий. Гэхдээ миний хувьд баг Ундаваар нь нэлийн зогсож байгаад ч юм уу эсвэл Волтиматигаар нь оролцож байгаад тэгээд Хаверцыг уул нь үндсэн байрлал нь
Довтлогооны хагасаас эхэлжсэн шүү дээ. Ливерпулснээс эхэлдэг. Дараа нь одоо тэгээд нөгөө Челси рүү явдаг. Довтлогооны хагасаас эхлээд дараа нь CF буюу 2 дахь довтлогчоор инхүү орж ирж исэн. Яг нь сүүлийн 2 жилийн үед бол нөгөө биеийн хүчний дасгал физикал тал дээр нэлээд сайжраад довтлогчийн байрал дээр ерөөхдөө бол таарахын үед бол таарж байгаа. Гэхдээ л яг бас арай биш байна л гэж би хараад байна. Тэгээд одоо ингэж харахад Герман бол бас яг хаа тэгээд ямар ч байсан бас тоглолтоо ингэж хаяагүй тий нэг 0-оор хожиж байгаа ч гэсэн ерөөсө тоглолтоо хаяагүй тэгээд ямар нэгэн шинжилт хийгээд ямар нэгэн сэлгээ хийгээд 60 дахь минут дээр ер нь бол сэлгээ хийж ин тий сэлгээ хийж ин гэхээр бас маш хурдан шинжилт хурдан өөр арга барилыг бас олъё гэсэн тийм одоо бодолтой юм тасалжуулагч байна. Тэгэхээр ялчгүй баг бол ингээд бас өөрийгөө хайж байгаа одоо ч гэсэн дэлхийн аварга цөөхөн хэдэн тоглолтууд тэгээд тоглолт дотроо ч гэсэн өөрсдөө хайгаад шинэ тактик шинэ одоо янз бүрийн стратегийг бас бий болгоод тэгээд ямар ч гэсэн яаж хийж байгаа л тэгээд минут дуусгын даваа дээр цаг дуусгын даваан дээр ямар ч гэсэн гол хийсэн байна тий. Тэгэхээр бас ер нь сайн харагдлаа. Надад бол тоглолтын нийт агуулга нь бол бас яг байж боломжийг харагдлаа. Ялангуяа одоо Кот д'Ивуар ч бас муугүй баг. За тэгээд хүчний баг тий. Хүчний өндөр нуруулаг биетэй. Тэгэхээр ийм багуудаа тоглоход дандаа хэцүү байдаг. Тэгээд ингээд харахаар ер нь Германы шигшэваг тэгээд Германы лиг тоглож байгаа бүх тамирчид ер нь бол энэ дэлхийн аварт бас нэлээ онцгорж байна тийм ээ. Бүх баг 3-4 тоглогчийн шилдэг MVP авч ирсэн. Тэгээ Алисевен, Кейн, өөр хин бол тий. Яаж ч бүгдээрээ дандаа яг нөгөө Германы Бундеслиг тоглож ирсэн. Ийм тамирчтай болохоор бас Герман форум сайтай байгаа шүү гэсэн. Бас тийм нэг хонх бахаа гэж бодож байна. Одоо Денис Ундавын Жерсиг авъя гэсэн ч одоо олдохгүй гэлээ. Тий нөгөө вирусд дуусчихсан. Adidas-ийн вирусд дууссан. Adidas-ийн дууссан гэж бас гоё үзэлт байна тийм ээ. За дараагийн тоглолт руу оръё. За Эквадор Кюрасагч яг ингээд Кюрасавын хувьд одоо тэгтэйгээр тэнцсэн болохоор дэлхийн аваргынхаа анхны оноогоо авсан гэд ингээд өндөрлөж энэ дээр угаасаа ярих юм ховор. Надад бол Голланд, Швед болон Туниз, Япон. Туниз, Японыг яагаад онцолж байгаа нөхөр дэлхийн аваргын 1000 дахь тоглолт. Голланд, Шведийн тоглолтыг Швед хэдийгээр өмнөх тоглолтын дээр Тунизийг 5-1-ээр хожсон ч гэсэн Голланд 5-1-ээр хожигдлоо. Үндсэн статистик буюу өөрсдийнх нь рекорд буюу амжилт буюу эхний тоглолтонд хожигддгүй гэдэг амжилтаа яадаг ч байсан аваад үлдсэн баг. Бүр 2000 хэд оноос л тий. Нэлээд олон жил болж штэ. Хожигдохгүй байгаа. Тий. За Шведийн хоёулаа хэрвээ санаж бол хоёулах нь нөгөө нэг энд эфирийн дараа Шведийг үзэж байгаад хэлжсэн шүү дээ. Энэ хаалгач нь айгүй юм уу? Хаалга руу дөхүүлээл зогчоо тэгээ наадах чи алдна гэд. За яг тэр боллоо одоо. За тэгээд ингээд Голландын шгшогийн тоглолтыг харахаар нөгөө яг нөгөө багаараа тоглож байна. За таамаглажсэн нөгөө нэг 5 баг байгаа шүү дээ тий. Мэдээж Франц, Англи, Герман, Португал, Аргентин гэж байсан тий. Испаноос байсан. За тэрэн дээр нь бол Голланд бол ерөөсөө яг нөгөө хөл бөмбөгийн сонирхчдсан хүмүүс бол одоо экспертүүд бол ерөөсөө Голландыг бол авч үзэхгүй байсан. Фаворит гэж ярихгүй байсан шүү дээ. Тийм. Харин нөгөө Голландыг бол нэг тийм профессор хүн, математикч хүн бүх энэ тоглолтуудыг энэ багт байсан бүх хүмүүстийг оролцуулж тийм энэ дэлхийн аварт болж байгаа бүх багийг, бүх тоглолтуудын бүгдийг ингээд нөгөө математикийн томьёогоор ингээд бүгдийг тоолоод Нидерланд дэлхийн аварга болно шүү гэсэн тийм таамаглал бүртгэжүүлсэн байсан байхгүй юу. Тэгээ ингээд хараад ер нь бол Голланд бол хүмүүс нэг тийм амар бас тийм хүлээлт өгөхгүй байгаа тий. Хүлээлт өгөхгүй болохоор бас тоглолтууд наарай өөр байгаа. Нэг тийм дарамттай биш. Тэгсэн мэтлээ тоглолтоо өөрөө сайн гүйцэтгэж байгаа. За тэгээд Швецийг бол тий Шведүүдийг бол маш тийм 5-1-ээр дуусгалаа гэхээр одоо Тунис одоо Швед 5-1-ээр хожигдсан. Нидерланд нь Шведийн 5-1-ээр хожигдсан. Тунис тэгэхээр одоо 12 юм. Ер нь нэг тиймэрхүү байсан тийм ээ. Бид нэр Шведийг харахтаа ер нь одоо юу гэдэг Исаак болон Жокриш гэх мэт хоёр довтлогчоор нь ерөөхдөө хараад байсан. Яалчгүй хоёр сайн довтлогч гэвэл мөн нэг нь одоо Ливерпул руу бараг 100 хэдэн саяар очлоо байсан. 80 лөө. 180 тийм. Премьер лигийн хамгийн өндөр
Үнэтэй тоглогчдын нэг штэ ер нь бол. Тий, хамгийн өндөр тоглогч штэ. Тий. Исаак ингээд очсон, Жокриш ингээд за ингээд хоёр ингээд том юун дээр Премьер Лигийн хоёр том багийн хоёр тоглогч нь ингээд Жокриш, Исаак байна. За Исаакийн үед бол яг нөгөө цэвэр тоглогч гэсэн илүүтэйгээр барьж авч гүйдэг тоглогч. За Жокриш бол нөгөө жигүүрээс ингэж дайлж орж ирдэг. Тийм болохоор хоёр тоглогчтой гэдэг утгаар хагасууд нь сайн байхад одоо жишээлбэл нөгөө Гудмундсаа Айри хоёр бол гайгүй байхад бол тоглолт нь гайгүй явчих гэдэг утгаараа л швед харлаа л да. За Грэхэм Поттерийн хувьд бол бас ялгаагүй 3-тай тактикаар үздэг болохоор яаж энэнийг бас нөгөө зохицуулах болоо гэдэг зүйлийг би бол харж ирсэн. За гисэн хэдийч хамгаалалт бол сул байна. За Линделов, Хен, Лагербеке гээд ингээд аваад үзэнгүүд тийм том нэртэй юу бол харагдахгүй. За Берг бол байвал байна. За Иланга нэг гарч ирж нэг солиорсон. За тэгээ тэрнээс өөрч бас хэцүүдээ. Тэгээд хаалгачийн үед бол тийм сайн хаалгач бас биш байхгүй. Тийм ээ. Яг ингээ хаалга руу дөхөөлөл тавьчихад баг гол орчхоор тийм хаалгач. За тэгэнгүүт Голландын шиг аваад үзэнгүү. За Virgil van Dijk, Mickey van de Ven, за тэгээ Dumfries, за Van Heek-ийг би бол сайн мэдэхгүй. Гэхдээ энэ гурыг аваад үзэнгүүд угаасаа топ лигийн тоглогч нар байгаа. За хагас хамгаална Gravenberch, De Jong, Reinders бас гайгүй байна. За Malen, Brobbey, Gakpo гэсэн ингээ гурван товтлогчтой үзэж чинь. За Verbruggen чи хаанхын хаалгач үлээд байц бас Голландын шиг багийн хаалгач чинь. За энэ ингээд хаалгачтай ингээд бүрэлдэхүүнийг аваад үзэх юм бол илүү тийм тогтмол гэж хэлмээр одоо Brighton Hove дээр тоглож байгаа юм байна л та. Андерлехтээс ирсэн хаалгач байгаа юм байна. Brighton Hove гэсэн хамгаалтан дээр бас гайгүй багш нэ. Гэтэл эхний хоёр гоолуудыг бид нар ингээд аваад үзэх юм бол ерөөхдөө нэг юм хаусаас гэхээсээ илүүтэйгээр нэг юм бэлдэцтэй байна л та. Ягаад заавал Бробери гэдэг нөхрийг одоо довтлогчоор тавьж байгаа. Нөгөө Memphis Depay-ийн ягаад жигүүр дээр гарахгүй байгаа гэдэг ч юм уу. Энэ зүйлээс ингээд аваад үзэх юм бол нэг кросс хаяхаараа тэр нөхөр ингээд урагш байгаа цөм одоо юу гэдэг гулсаж орж ирнэ л гэдэг зүйлийг ингээд харж. Хоёр гол бол эхний хоёр гол бол хоёулаа тэгж орсон шүү дээ. За хоёр дахь голын араас бол Швед нэг нэмэлтээр нэг одоо чөлөөтөөс торгуулийн цохилтоос 16 руу шидээд 16-гийн шидснээсээ мөрөгдөв. Мөргөж явахдаа хаалгачтай мөргөлдөө тэгээд тэр нь алдаа болоод тооцогдоогүй. За тэгээд тэрний араас ингээд аваад үзэнгүүд Голландууд бол эргүүлээ зогссон. За эргүүлээ зогтоо мөн ялгаагүй жигүүрээс кросс хайсан чи Гакпо орж ирж байгаа байхгүй. За тэгээд араас нь Гакпо бас тиймэрхүү маягаар одоо юу гэдэг тийм азны маркийн гол оруулах юм бол чи сүүлдээ өөрийгөө дарж орж ирээд тэгээд наацах юм болон руу н оруулаад гэтэл Шведүүд бас нэг яаж дугаа байх вэ? Иланга гэдэг нэг тоглогч байгаа. Франц гаралтай тоглогч аав нь бас хөлбөмбөг тоглож исэн гэж сонсч ирсэн. Тэр нь 16-аас ерөөхдөө бөмбөг тууж ерөөхдөө бол гоё гарч ирд. Илангагийн хувьд бол энэ тоглолтыг Шведийг авч үзэх гэж гүэм явсан. Хооролт моолч чи ямар ч гоё тэр өсгийгөөрөө нэг татсан чи хэний дундуур үлээд байсан. Нэгнийх нь дундуур салтаагаар нь маа гэж юу бүхтэж гарч ирдэг. Тэр бас нэлээ эвгүй тоглолт болуулсан. За тэгээд 5-1-ийн харьцаатаагаар Голландууд Шведийг буулгаж явлаа. Тэгээд энэ бүлгийг аваад үзэх юм бол нэгдүгээр байран дээр ойлгомжтой юунууд орж ирж байгаа. Голландууд орж ирж байгаа. Араас нь Японы шиг баг. За тэгээд нэг хожилтойгоор Швед, Тунис тэгээд тэг Тунисийн шигшээгийн дасгалжуулагчийг харав. Харсан. Тэгээд таньдаг хүн байгаа үстэй. Харин тийм л дээ. 18 улаан 22 оны Сауди Арабын дасгалжуулагч тууч хэлсэн шин. Нөгөө юуг унгаадаг, Аргентиныг унгаадаг. За яг Японыг яриа гэсэн чил цаг дуусгаар болчихлоо. За тэр энэ маргааш ярив тийм ээ. Тэгээ. За ямар ч байсан энэ хөө одоо F хэсэгт бол бас яг хэн нэгээр гарах нь бас тодорхойгүй. Тийм болохоор илүү сонирхолтой 3 дахь тойрог явагдах гэж бодож байна.